Hello! сайн байцгаана уу? За би одоо цөв их гэж байгаа байхгүй юу? Ганц амралтын өдрөөрөө чигш. Ууг нь бол нэг гардын мөг гэж бодсон чинь жоохон залхуу хүрээ. Тэгээ дээрээс нь нэг би маань бас нэг зүгээрч биш юм шиг байгаад харна. Гэртээ сайхан хоол хийж идэг гэж бодоод тэгээд байж байна. Тэгээд би сая нэг цөөнгийнхаа гурлаа бэлдчихсэн. Ингээ хайрчихсан байгаа. Тэгээд цөөвн хийнгээ хажуугаар нь ер нь бол юм ярих гэж бодсон байхгүй юу. Тэгээ юу ярих вэ гэдэг нь бас ер нь их чухал л та. Тэгээд би бэштэй Японд ирээд ямар хуу одоо тэгээ би болоод сэтгэлийн хувьд яг надад яг ямар өөрчлөлт гарсан бэ? Тэр талаар ярих гэж бодсон байхгүй юу. Ингэж аахгүй. Яра гурлаа гэрч байна. За ерөнхийдөө бол одоо ингээд сүүлийн үед дандаа сүүлийн үед хүмүүс ер нь их гадаад руу явж байгаа. Тэгээд дээрээс нь Япон улсад нэлээ хүмүүс их бас ирж байгаа. Тэгээ үүнтэй холбогдуулаад за би бол заяа яг өөрийнхөө хувьд би яг ямар хүн байсан бэ? Тэгээд яг Японд ирээд Япон гэдэг улсад ирээд яг надад ямар өөрчлөлт гарсан бэ гэж бодож байгаа байхгүй юу? Тэнгуү за хэдэн жишээ дурдъя л та. За нэгт бол цаг баримтлах заяа. Энэ дээр бол би нэг амар асуудалтай байгаагүй. Би ер нь бол Монголд ч гэсэн хүнтэй уулзаж муулзахтаа ч юм уу ямар нэгэн юмд очихдоо дандаа нэг 10 юм 15 минут өмнө очиждаг гэсэн байхгүй юу. Тэгээд энд бол ямар ч тийм цагны үед бол цаг хуваарийн асуудал дээр бол ямар ч тийм өөрчлөлт бол миний хувьд бол байхгүй гайгүй байгаа. Яг нэг диншаанаас хоцрох ч юм уу тиймэрхүү тохиолдол хүмүүст бол байгаа байх. Тэгээд одоо хичээл сургууль ажил мэжлээсээ хоцрох ч юм уу. Тэгээ яг гэхдээ жоохон хоцрох гэдэг байвал өмнө нь хоцрорлоо гэж мессежээр лайнаар ч юм уу хүмүүс хэлчихдэг л ахalta. За хоёрт бол мэдээж нэг тий орчинтойгоо одоо тасан зохицох ч юм уу тий би физиологийн хувьд одоо яг яах вэ? Яаж одоо өөрчлөгдөх вэ тий? Би яг ганцаараа бараг жил гараа 2 жил шахуу нэг амьдрахад бол заяа. Эхний ээлжинд бол угаасаа тасан зохицох одоо тий байгаа орчинтойгоо хүмүүстэйгээ тэгээд одоо Япон хэлтэй гэл янз бүрийн юмтай тасан зохицох гэдэг чадвартай бол ер нь бол суралцах гэхээс илүү тийм ер нь тасан зохицно би чинь болоо сэтгэл чинь тасан зохицоход жоохон хугацаа хэрэгтэй байх гэж бодож байна. Би бол гэхдээ юу яасан? Би бол гэхдээ өөрийгөө ер нь гайгүй хурдан ямар нэг юмтай тасан зохицчихдаг гэж боддог байхгүй юу? Тийм болохоор надад бол хэдэн сар ч гэсэн дээ. За нэг 2-3 сар юм уу? 2-3 сарын хугацаанд гайгүй басчихсан гэж боддог шүү дээ өөрийгөө. Тийм ер нь бол за байгаль орчиндоо ингээд ажил юмтайгаа ингээд тасан зохицчлоо. Тэнгүүд одоо ингээд сэтгэлийн хувьд одоо ингээд ямар нэгэн юм байгаад байна шүү дээ. Одоо ингээд ганцаараа байгаад байгаа тий ингээд өмнө ингээд гэр бүлийнхэнтэйгээ найзуудтайгаа цугтаа байж агаад тэгээд ингээд ганцаараа болоод ирэнгүүт одоо хүнд ер нь яг яаж өөрчлөгддөг вэ гэвэл мэдгүй би ерөнхийдөө бол дуугаа үедээ дуугаа яриа үедээ яриа тийм хүн гэж өөрийгөө боддог байхгүй юу. Тэнгүүтээ дуугаа үедээ дуугаа яриа үедээ яриа. Гэхдээ одоо ингээд хүнтэй ингээд удаан хугацаагаар одоо ингээд харьцахгүй ингээд амаа ингээд хөлгөхгүй ингээд байгаад тах юм бол ингээд улам ингээд жоохон тотгшоогоо ч юм уу те ингээд юмаа хэлэхээр за харшиг ч юм уу нэг тиймэрхүү болцдог байж магадгүй гэж бодсон. Тэгээ яг ингээд хараа ингээд одоо ингээд заримдаа ингээд те ингээд хүнтэй ингээд юм ярьж ах үгүй хүнтэй ингээд чат мач бичихэж ч юм уу те ингээд зүгээр уг нь бол зүгээр юм бичээд байгаа хэрнээ нэг цаанаас нэг жоохон ууртай ч гэх юм уу юу мэрч юм нэг тиймэрхүү өнгө хайсан ингээд мэддэгдээд идэх ууртай ч гэх юм уу гомдлооч байгаа юм уу яг яагаад байгаа нь мэддэхгүй нэг тиймэрхүү үе бол байсан. Найз залуудаа яг гаргадаг. Тэгээ нэг худлаа яг юунаас олж уурсан ч юм уу юунаас олж уурснаа нэг мэдгүй ээж нэг сонин ингээ ууртай өнгө айстэй
чат мат бичээд идэх ч юм уу тиймэрхүү тохиолдол бол байдаг. Тэгээд яг хувь хүн талаасаа бол мэдээж ингээд те Японоос өөр ингээд орнд ганцаараа ингээд амьдраа те хичээл ном ажил төврөл гэл те байж байгаа ингээд Япон хүмүүс бол за мэдээж ингээд амар гоё бүр тэг ер нь бол амар гэдэг үг тохирно илдэг. Тэгээд яг сайхан сэтгэлтэй боловч яг тэр нь гэхдээ яг чин сэтгэлээсээ юм уу гэж хэлэхэд жоохон хэцүү заяа. Гэхдээ яг хүн болгон тийм биш заяа. Хүн болгон тийм биш. Ер нь бол яг зарим хүмүүсийн хувьд яг ингээд нэг амар сони худлаа инээгээд байгаа мэдэгдээд байдаг байхгүй юу? Зарим Япон хүмүүсийн хувьд гэхгүй. Тэгээд тэрэн зөвхөн тэгээ ажил дээр одоо яг гэртээ тэр хүмүүс яг ямар хөө байдгийг нь бол би мэдэхгүй байна л та. Яг ажил дээрээ бол ер нь бол нэг жоохон тиймэрхүү хандлага гэх юм цаашаа харагдаад байдаг да. Ингээ зөвхөн хүмүүстэй амар ингээ сайхан харьцчаал инээж миний жоон хүртэл нэг амар сони худлаа юм шиг тиймэрхүү юм байдаг байхгүй юу? Гэтэ манай японочууд гоё. Манай японочууд гэж. Тийм гоё сайхан сэтгэлтэй, айгу өгөөмөр тусч ингээл хүн юм масангууд амар хөрөн шууд ингээл тусалж дэмжэлтэй хариулж өгвөл ингээд хийгээд нэг ер нь бол нэг сайн болсон хүндээ ер нь айгүй сайн байдаг байх гэж боддог. Одоо жишээлбэл за миний ер нь ингээд сурж авсан юм гэх юм бол би ингэж бодож ин заяа. Одоо жишээлбэл яг Монголд яг ямар байдгээс нь би бас сайн санахгүй байхгүй юу? Одоо жишээлбэл энд ингээд ажил хийж биж хахад одоо ингээд эдгээр чинь ингээл яг миний гэсэн юм байхгүй штэ ингээл одоо миний юм байсан ч гэсэн тэр ингээд хүн хийгээд өгчдөг ч юм уу тиймэрхүү ер нь бол хандлага байгаа. Одоо би жишээлбэл ямар нэг юм хийгээд ингээд толгоон дотор бодсон байжгаад яг арай хийж амжаагүй байхад одоо ингээд өөр ингээд ажлын минь хүн шууд ингээд тэрийг ингээд хийгээд өгчөхөд яг ингээд хийцэн байхад би ингээд амар юм гимшиг сэтгэлтэй үлдчихдэг байхгүй юу? Амар сан яг ингээд миний ингээд хийндэ гэж бодсон юм ингээд өөр хүн хийжингүүд ингээд сан баярлаа гэж хэлэхэд хэцүү, уушлаараа шиг хэлэхэд хэцүү. Гэхдээ хоёулангийн хэлнэ. Гэхдээ ямар ч байсан ингээд хийчихсэн юмыг өөр хүн ингээд хийцэн болохоор ингээд надаа ингээд жоохон гимшиг сэтгэл, санаа зовох сэтгэл гэх юм уу? Тиймэрхүү юм ингээд суудсан байна. Суучдаг болчихсон байна гэх юм уу? Угаасаа тийм байсан юм уу? Эсвэл энэ дээрээ дулам ингээд цэцэглүүлж байгаа юм мэдэхгүй л байна л та. Ер нь бол нэг тиймэрхүү юм болсон. За, энэ бол борц байна. Би борцтой цавыг гэж байгаа өнөөдөр. Тийм ер нь бол чин сэтгэлээсээ яриад зөвлөлдөөд тэгээд тэр хүнд одоо чин сэтгэлээсээ туслах гэдэг тиймэрхүү юм ер нь айгүй хэрэгтэй юм байна гэж бодсон байхгүй юу би. Энд ер нь бол Монгол хүнд ч гэсэн одоо Япон хүндээ ч гэсэн ер нь бүх юмыг чин сэтгэлээсээ одоо ингээд ялархаж ямар ядаргаатай юм бэ юм уу гэж зөвөр бодлохгүйгээр чин сэтгэлээсээ сайхан цагаан сэтгэлээр хийгээд өгчүүл ер нь бол хийндээ тустай ингээд надад ч гэсэн дараа нь ингээд бодоход ингээд сайхан байна гэж ер нь бол бодсон. Тэгээд ер нь бол нэг муухай юм гэх юм бол одоо угаасаа ингээд яг сайн найзуудаасаа ингээд холдчихж байгаа те. Тэгээд ингээд яг ингээд хэрэгтэй үед ингээд ярилцах гэхээр одоо хүн байхгүй ч гэх юм уу те өөртөө ярилцаж болно л да. Гэхдээ яг хажууд ингээд амьд хүн сонсоод ингээд ингээд сонсоод өгөх нь тэр нь айгу хэрэгтэй юм байна гэж бодсон байхгүй юу. Чигшгүй би гитэмсэн ойлгох гэдэг юм. Өөрийгөө сайн сонсоод өөрийгөө сайн чагнаад одоо би яг яаж ингэж одоо өөрийгөө гэдэг нь одоо сэтгэл дотроо гэсэн үг шүү дээ. Ер нь сайн чагнахгүй бол өвчин тусаж магадгүй. Эдгийг ер нь бол та нар шууд утгаараа ойлгож болно. Тийм. Тэгээд би яг ингээд янгут заяа. Яг ингээд заримдаа өөрийгөө бодоод ангууд бас ингээд ер нь ингээд сайн бодоод ангууд өвчин тусахад өртөмтгий хүн байж магадгүй гэж бодсон. Яг заримдаа бодоод ангууд тий.
Гэхдээ заримдаа бол яг гайгүй байдаг л да. Тэ одоо хүнтэй ярилцах ч юм уу, тэ гадуур дотор сэтгэл санаагаа сэргээх ч юм уу. Тиймэрхүү юмнууд хийж авахгүй бол нэг л мэдгээд доошогоо ингээд дуугаа даун болоод тэгин шүү гэж хэлмээр байна. Би зөвөр өөртөө л хэлмээр байгаа. Анх зүгээр гэтээ хүн болгон ингэдэг юм уу гэдгийг сайн мэдэхгүй л байна л да. Яг ингээд Японд ирээд хийж эхлээд дэлгүүр гисээд хамаа намаагүй юм авсан байна заяа би бодоод байхгүй. Яа хөөр юм аа. Ингээ бодоод ангууд заяа. Хамаа намаагүй гэж тийм анх бол зүгээр ста нэрээ дураараа дөргсөн байна. Шаал ингээд хэрэгцээгүй юмд мөнгө үрдэг байсан байна гэж бодсон. Тэгээ одоо тэгэл хүнд өхийг өгөөл хэрэггүй юмнуудаа тэгэл хаяхын хаяад тгий гэж бодсон. Тэгээ ерөнхийдөө энэ ташрамт хийлэхэд худалдаа авалт хийхдээ ер нь сайн бодох хэрэгтэй. Энэ ер нь яг надад хэрэггүй юу гэж авч яахгүй бол эхлээд бол зүгээр шууд ингээд сэтгэл хөдлөлөөрөө гэх юм уу да. Уусаа яг гадаад ирэл тий. Хөөхөн аргац юм болгоныг авч маавал тий. Тийм ер нь сэтгэл хөдлөлөөрөө хандсан ч гэсэн бага хугацаанд хандаарай. Би өөр нэлээх тэг сэтгэл хөдлөлөөрөө худалдаа авалт хийсэн хүн байна гэж өөрийгөө дүгнсэн. Тэгээ одоо ер нь бол яг хэрэгтэй юм аа авъя цаашдаа тий удаан хэрэглэгдэх тий юм ер нь бол авъя гэж сайн бодож байгаа. Тийм бодсны үндсэндээ тэр бодол маань биелэх байх гэж бодож байна. За түр завсардаг. Цөөвөндөө юу хийсэн бэ гэдгийг харуулах гэж. Энэ. Ерөнхийдөө бол махны оронд борц хийсэн. Тэгээ дээрээс нь би нөгөө нэг энд ирснээсээ хойш ер нь төмс нэг ч удаа идээгүй, төмс идэхэ болчихсон. Яагаад гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ тийм заримдаа төмсөн салаад идэх л дээ. За тэр яах вэ? Тэгээ төмс хийгээгүй, луун хийсэн. Тэгээд нэг жоохон байсан хүрэн банжаагаа хийсэн. Тэгээд гурлаа ингээд бэлдчихсэн. Тэгээд бэлэн болохоор нь харуулна. Хоол маань бэлэн болчихлоо. Хамарт би амсаж үзүүлье. Дараагийнаас. Бэбэштэй. Амтлагчт нь болохоор жоохон давс хийсэн. Тэгээд жоохон цуу хийсэн. Тэгээд нөгөө юу өгнө шөлтөө олон хэрэг зориулттай юм нөхрийн амтлагч гэдэг байхгүй дөрвөлж байгаа. Тэрийг тийм тэгтээ хийцэн. Тэгтээ гоё амтай.